obviously, and then K-pop, K-drama, because they're really famous for that. And I personally love Korean food, Korean dramas. It's like a very entertaining thing that I do on my free time. So I really like the content of it. хамгийн түрүүнд Солонгос хоол, панчанууд нутагч. Тэгээд Солонгос K-pop-ын хамтлагууд ч одоо нөгөө ер нь бол амар их нөлөөлөлтөй болсон шүү дээ. Одоо Blackpink гээд баг мэдгүй юм байхгүй болсон. Тэгээ миний үед болохоор ер нь бол T-араа сонсч өссөн. Blackpink энтрийг бол баг сонсдоггүй тайлт мэднэ. Тийм ер нь T-араа юу их. Жохон бахад нөгөө нэг айгүйх хүмүүс Солонгос руу ажил хийнэ гэдэг гэсэн. Тэгээд тэр талаар айгүйх бодогддог. Дээрэс нь мэдээж K-pop нь бол угаасаа залуучуудын дунд одоогоор айгүй од тэгээд дэлхийд даяар монголч гэлтгүй дэлхийд даяар бодогддог. Тэгээ өмнөөс Солонгос гэхээр. K-драм тэгээд нөгөө Солонгос үндэсний дуу муу чиглэг далайн гаралтай хүмүүс бодогдож байна. хамгийн түрүүнд бол BTS, Blackpink хоёр. Надад яг хобби хайж байна. Жижигч. Чам. Паксуучан. Жижигч. Зөндөө хүмүүс басти. A lot of people. Like Blackpink, Rosé, BTSV, and a lot of like actresses. For example, like Jennie, for example, she's so pretty. Oh my god, I stan her. Yeah, Jennie. Maybe Lisa from Blackpink. Яг Солонгос Idol-аас өмнө нь 21-ыг сонсдог гэсэн. Тэгээд CL-ийг айгу дагдаг, сонирхдаг гэсэн. Одоогоор нөгөө нэг дуу хийхээ болоод хамтлаганд харсан болохоор нэг яахгүй байгаа. K-pop-ыг нэг сонирхохгүй байгаа. Тийм. Өөр одоо киноноос Лимино нөгөө нэг F4 тийм болж орж ижиж чам тэрнийг крашлдаг гэсэн. Одоо ч гэсэн крашлдаг. Тийм. Би нөгөө K-pop хамтлагаас гэвэл Big Bang хамтлагийг сонсдог. Тэгээд Top-ыг л дагдаг. Тэгээд нэг Hyukoh гэдэг нэг Солонгос бас нөгөө амьд хөгжмийн рок хамтлаг гэдэг тэр хамтлагийг бас их сонсдог. Миний хувьд бол нөгөө Huasa гэдэг нөгөө ямар хамтлаг нэг Huasa гэх нэр дагдаг. Тийм Mamamoo-гийн Huasa. нийслэл сөүлд нь л очих бах та. Ер нь хамаг юм байгаа болохоор тэгээд Солонгост ч хамгийн түрүүнд хийж үздэг зүйл нь нөгөө Солонгос стрит фуд. Нөгөө нэг гудамжны хоол байдаг да. Кино болгон дээр гардаг. Тэрийг идэж үзэхийг хүсдэг. Надад ч гэсэн. Гудамжны хоол таажгүй. Тэр кино амар гоё гардаг шүү дээ. Хамгийн түрүүнд нөгөө далай дээр очино гэж боддог. Тэгээд нөгөө төргөн олны нөгөө гудамжинд байдаг газар дээр сөөжөөд магшаарж идэж юм дээ. Тийм хэмиг амир гэсэн. Далай дээр амар очих хөөхтэй. Нөгөө Чежу арал мал гэдэг үлээ. Тийм арал дээр л юм очих. I would like to go to Seoul and then go to the Lotte World and then Jeju Island and then eat a lot of seafood. Зөндөө олон нөгөө food court-тэй газар байдаг шүү дээ. Шөнийн гудамж тийм газрууд дээр яваад янз бүрийн хоолыг идэх хүсдэг. Ер нь айгуу түгээмэл гэж хэлжүүлэн. Тэгэл ихэнх хоолны газруудын за ер нь 15 хоолны газрын нэг нь Солонгос хоолны газар гэж хэлж болно. Гадуур явхад бол тэгээд ер нь хүмүүс бибимбап юу гэнтэргээл одоо бэлтгэсэн хоол молноос нь шууд ингээд хэрэглээд мэддэг болсон. Наа захаас нь ахуулаад за тэгээд драм энтер гэх юм бол ер нь бол айгүйх үздэг. Угаасаа л нөгөө их нэрийн өрхөөс ахуулаад бид нэрийг жоохон бахаас ахуулаад гарч исэн. Тэгээд одоо Netflix дээр айгүй олон тийм солонгос драмууд орж исэн. Тийм болохоор тэрнийг ч гэсэн ер нь бол үздэг. Тийм. За ер нь K-pop, K-drama ер нь бол Монгол гэлтгүй дэлхийд ер нь нэлээд их яадаг байсан. Одоо ингээд дэлхийд ер нь яаж байгаа болохоор Монголд бас ихтэж байгаа. Тэрнээс соёл бас жоохон төстөөдөө. Тэгээ Азийн орн болохоор бас ингээд наашаа дэлгэрхэд ч бас ингээд тэгээд бас Монгол солонгосын дипломат харилцаа бас их сайн байдаг учраас бас тийм байдаг болоо гэж бодож байна.
Тий, ер нь үлгэр дуурайл болохтой ч гэсэн айгүй зөвөр үлгэр дуурайл болдог. Одоо жишээлбэл би BTS-с хүн хэрвээ шаргуу хөдөлмөрлөж чадах юм бол зорьсон зорилготой хүрч чаддаг гэдэг зүйлийг ойлгож авсан. Яг Монголд ч гэлтгүй яг дэлхийд даяар л яг бөөм хийсэн байх гэж боддог. Тэгээ нөгөө соёлын юунч тэр одоо машинчинг ард түмэн штэ ер нь л тэгээд цаанаасаа ингээд сайн дэлгэрч байгаа. Яг Монголд гэж хүлээж авахаас илүү дэлхийд даяар даяарч байгаа гэдэг дээр нь хүлээж авбал илүү зөв юм болов гэж бодож байна. Тэгээд Монголд одоо хүмүүсийн яриад ингээд айгүйх K-pop сонсож гин ингээд солонгосч дуурайж гин гэхээсээ илүү яг угаасаа сайн зүйлийг нь авч болно, муу зүйлийг нь орхиод үлдээж болно. Ер нь бол тийм л бодолтой байна да. За хизээнээс эхэлсэн бэ гэвэл за нэг 7-8 жил бараг 10 жилийн өмнө юм болов. Намайг жоохон байхад дэлхийн араа гэж хамтлаг гард ирээл Монголд ирээл. Тэгэл ер нь бол одоо бүх хүнд нөлөөсөө одоо ингээд хувцлал Монголын дуучид ч гэсэн те бас дуулаад бүжиглдэг ч юм уу тийм K-pop стилтэй болсон. Тийм болохоор ер нь бол Солонгосын соёл нь өөрөө тийм дэлхийн нийтэд түүж байгаа нь одоо юу гэх юм солонгосчууд өөрсдөө тийм гайхамшигтай хүмүүс юм уу? Бүтээл хөдөлмөрч тийм хүмүүс болохоор одоо ер нь бол ингээд Азида ер нь бол ингээд тэргүүлж байна. Утгагүй дэлхийд ч гэсэн ер нь бол дэлхийн том шоунд ч гэсэн одоо солонгосын хамтлагууд оролцдог ч юм уу тий. Талархах мэдчлэх соёлууд нь их орж ирсэн юм шиг санагддаг. Ер нь ингээд одоо зам гараад одоо машин ингээд зам тавиад өгсөн машинд одоо баярлалаа гэдэг ч юм уу. Бүх их одоо тэр солонгосын хүндлэх асыг л ер нь жоохон нэлийн орж ирсэн гэж боддог. Гэхдээ яг ер нь ихэнх тиймэрхүү солонгосын кино, дуу хөгжим сонирхдаг хүмүүс ер нь хэлийн ч гэсэн сурыг гэж боддог байх л та. Тэгээ сурах хүсэлтэй ер нь тэгээ сонирхдаг болдог. Нэг амар нөлөөлөд байгаах гэж бол боддгоо. Яг манай их ч бол солонгос сурдаг л да бас. Тэгээд тийм ч гэсэндээ нэг яг өөрөө хүн гэдэг чинь тархитай боддог учраас ингээд соёлоос авах юмыг аваад тэгээд үлдэх юм нь үлдээж байгаах гэж боддог. Тэгээд тийм болохоор яг ингээд бүр яг уусчлаа солонгос хүн шиг болчлоо гэж юусоо боддгоо. Бид нар бол монгол хүн болохоор байгаа. Солонгос тийм ялгаатай зүйл бол байгаа. Тэгээд биений соёлын уусалт бол яг дэлхийд даяар л явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Тийм солонгос хүмүүсээс нөгөө харилцааны хувьд айгуу бие биентэйгээ монголчууд бол нэг мэдлэгтэй өөрчлөлөөрөө өөр яадаг ингээд одоо чинь өөрөөсөө ах хүнийг арай өөрөөр дууддаг ч юм уу тэр утгаараа ер нь айгуу соёлоос нь хэл ярианы соёлоос гэх юм уу айгуу соёл суралцдаг гэж. Нэг хувцлалт амар Монголд амар хийж нөгөө ингээд солонгост ингээд тэрэнд ингээд болж байгаа хувцсан ч юм уу ингээд Монголд ингээд яг октоодын яг нэг өөрхөн нэг сонирхдаг хувцсан нэг тренд нэг Монголд амар. Тийм үсцаалт мейкапын хувьд ч гэсэн яг солонгос октоодыг дөөрөөдөг болохоор тэд нараас. Солонгос ер нь ямар өгнөдөр нь бидний амьдрал одоо ирэлцэж басан бэ? Нөгөө камсамнида гэдэг тэгэл нэг тиймэрхүү ойр зар юм. Тэгээ нөгөө драм дээрээс нэг хитэ хар яриас ордог шүү дээ. Тэгэл ажиши гэдэг. Их зүйл гэрийнхнийгаа хараад ажиши гэдэг. Тэгэл Обама камсамнида гэдэг. Тиймэрхүү ойр зар юм. The Korean language is a lot of influence on like teenagers, a lot of young adults because we all know the Korean dramas, we all watch it. So a lot of like small Korean words would be the first thing to point out. And then for example, which word? Like oh my god. Like Ajima? Yeah, like ajushi, ajima, oppa, and a lot of like small pronunciations would be like a first thing to point out. So high, I'm hypnotized. What's